За сайн байцгаана уу Японы 5 төвшний 6 дахь хичээл үзье. За шинэ үг. За табемас идэн, номимас ун, табако суимас тамхи татна, мимас үзэн харна, кикимас сонсно, йомимас уншина, какимас бичин зурна, каимас хөдөлтөж явна, шашин туримас зураг авах гэж юм тийм. Шимас хийн, томодачи ни аимас. За анастаа уулзъя томодачи ни аимас гэж хэлэх нэ. Гохан хоол. За бас цагаан будаг гохан гэж хэлж болно. Аса гохан өглөөний цай, хэрэг гохан өдрийн цай, өдрийн хоол, бан гохан оройн хоол. За пан талах, тамаго өндөг, никку мах, сакана загас, ясай ногоо, кудамоно жимс. За мизу ус, оча цай. За бас ногоон цаг оча гэж хэлж болно. Коча хар цай. За гюни сүү. За тэгээ бас мирку гэж хэлж болно тийм. За жус, биру пиг, саке арх, тэгами захидал. За репото илтгэл репорт. За мисе дэлгүүр, шүкудай гэрийн даалгавар, теннис, сакка хөл бөмбөг, оханами за цэцэг үзэх. За японочууд 4 сард одоо сакурага дэлгэрэхээр сакураныхон доор паркуудтай гоё дэвсгэрээд өсөд одоо пикник хийхийга оханами гэж нэрлэдэг. За нани буюу юу гэдэг асуух ханаа тийм. За ишони хамт чотто жоохон ицумо дандаа өргөлж токи заримдаа хаяа. За сурекара. За тэгээд дараа нь гэдэг энэ ярианд ашиглагддаг тийм. Жаматане гэхээр за баяртай дараа уулзъя гэсэн үг байна тийм. За өнөөдөр бүгдөө о нөхцөл үзгэнэ тийм. За о нөхцөл нь монгол хэлний заахын тий алгалын иг гэ нөхцлүүдтэй утга дүүх бөгөөд тусах үйлүүгийн шууд тусахтууны тодтогноо. За тусах үйлүүг шууд тусахтуун амар хэцүү сонсогч юм тийм. Тэгтээ бол амар амархан. За жишээнээс харъя. Ваташи ва пан о табемас. За нэг одоо тусах үйлүүг гэдэг аа. За тэгээд тусахтуун энэ юу гэдгийг гэсэн үг тийм. Тэр талхыг идэнэ. За монгол хэлний заавал талхыг идэнэ гэж хэлэхгүй талхыг иддэг идэнэ гэж хэлж болно тийм. За тэгээд яг үлийг хийж байгаа одоо нэр үг маань болохоор энэ штэ тийм. Би ваташи ва. За тэгэхээр одоо тусах үйлүүгийн одоо шууд тусагдахуун гэдэг нь нөгөө үлийг хийж байгаа нэр үг биш шүү гэдгийг илсүүр хэлж байгаа гэсэн үг. Тэгэхээр юу идэж уух, юуг үзэх харах, одоо юуг барих гэх юм бол энэ он нөхцөлийг ашиглах нь тийм. За ваташи ва сакко шимас. За би хөл бөмбөг тоглолтог. Одоо өөрөөр хэлбэл юу тоглолтын хөл бөмбөг тоглолтог. Энэ асуултанд хариулагдах нь тийм. За тэгээд зарим үйлүүгүүд одоо тусах үйлүүг одоо тусдгүй үйлүүг гэх юм уу. Тийм үйлүүгээд байна. Одоо чи явах гэдэг үгэнд одоо юуг явах гэж асуулт тавьж болохгүй шүү дээ тийм. За тэгэхээр энэ тусах үйлүүгийн шууд тусах түнгээд дөрөм дээр тайлбарлсан маань тийм утгатай ханаа. За дасгал ажиллаад үзье те. За рей. Радио кикимас. Радио сонсч ин те. Тэгэхээр юуг сонсч байгаа? Радио кикимас. За энэ ус гэж ин те. Усны ханз. Ус сууж ин гэх юм бол мизу о номимас. За энэ ном уншиж ин те. Тэгэхээр хон о йомимас. За энэ цагтл ичж байгаа юм шүү те. Тэгэхээр тэгами о какимас. За энэ зураг авч ин те. Тэгэхээр шашин о торимас. Тэгэхээр юу хийж байгаа юм бэ, яаж байгаа юм бэ гэх юм бол энэ нөхцөлийг ашиглах нэ. За нам болон нани гэж ин те. За энэ дээр их бүтлээд идэг. За нам болон нани гэдэг нь хоёлаа юу гэсэн ижил утгатай асуух үг байх нэ те. За тэгээ ямар үед наныг хэрэглэе, ямар үед наныг нь хэрэглэх вэ гэхээр за энэ нан гэдэг одоо ханзаараа тийм энэ үний манарт та эсвэл да за мөн на мөрний өсөг орсон үед нан хэрэглэнэ гэж байна. За жишээ нь коре ва нан desu ka? За энэ бол жоохон юг бол юу байна. За энэ бол энэ дэ одоо ард нь ороод байгаа нөхцөл бол биш зүгээр дэс гэдэг үг маань шүү дээ. За тэгээд яг ард нь юу ч ороогүй энэ яг нан гэдэг асуултаараа юу вэ гэдгээр
асуух гэж байгаа бол нан desu ka гэж хэлэх юм тийм. За дараагийн жишээ нь сурева nanno hon desu ka? Тэр юуны ном бэ? Тэгэхээр энэ нөхцөл маань энэ нөгөө асуух хугацаа нийлээд юуны гэдэг асуух бүтээж юм тийм. Тэгэхээр энэ но ч одоо наги гэнэ үсгэж штэ тийм. Nani nu ne no гэдэг. Тэгэхээр nani no hon гэж хэлэхгүй nanno hon desu ka гэж асуух нь тийм. За энэ тэр мөрний үсэг орсон үед нан хэрэглэн эдэнд ингэж хэлж байгаа гэсэн үг. За nan to iimasu ka? Юу гэж хэлэх вэ гэж юм тийм. Тэгэх юм бол энэ то гэдэг манаас энэ тагийн гинэний үсэг те та жи зүү те то. За тэгэхээр энийг nani to биш nan to гэж хэлэх нь тийм үү. За тэгээд одоо нөгөө nan sai desu ka хэдэн настай вэ? Nan ji desu ka гэх ард нь одоо эдгээр чинь нөхцөлөш үгнүүд ээ шүү дээ. Сая гэдэг чинь нас, ji гэдэг чинь цаг те. Тийм бол зүгээр nan гэдгээр нь л хэрэглэх нь. За тэгээ бусад үед nani хэрэглэн гэж юм те. Бусад тохиолдолд за жишээ nani o shimasu ka? Өнөөдөр бүгдөрийнхөө үсгийн он нөхцөлийг ашиглах юм бол те юуг хийх вэ гэж асуух гэж байгаа бол nan o биш nani o shimasu ka гэж асуух нь. Тэгээд одоо яг санджаар бол за nani o за бас nani ka shimasu ka юу хийх одоо ямар нэг юм гэж асуух бол nani ka гэж асууж болно те. Тэгэх юм бол бас nan ka биш nani ka гэж асуух нь те. Яг тэгвэл энэ дунд чинь ka гийн мөрний үсэг гэж байхгүй те. Зөвхөн та да на гийн мөрийн үсэг орж байгаа юм бол nan гэдгээр нь хэлнэ. Бусад тохиолдолд nani штэ те. За nande болон nani дэ гэж юм те. За nande нь яагаад гэх утгаас гадна бас яаж асуух юм уу илэрхийлнэ. Түрүү чичлэлээр бүгд өрөө nande Токио икимас ka гэд Токио руу яаж явах вэ гэд асуусан шүү дээ. Тэгтэл энэ nande гэдэг асуух маань яаж бид нар бол яаж гэж үзсэн тийм. Бас яагаад гэж асуух юм бол nande гэж асуудаг тийм үү. За тэгэхээр энэ хоёр маань одоо энэ хоёр маань гэдэг нь энэ үг маань nande гэдэг үг маань ийм хоёр өөр асуулт болоод байна тийм. Яагаад эсвэл яаж гэсэн утгаар илэрхийлж байна тийм үү. За жишээ нь nande Токио икимас ka Токио руу яагаад Токио руу явах вэ гэж энэ болохоор шиготоодо икимас ажиллаар явнаа. Энэ болохоор яагаад гэдэг асуултаар нэ тэ. За тэгээ хэрэв өгүүлэгч нь яагаад гэдгийг бус зөвхөн яаж гэдгийг асууж байгаа бол nani дэ хэрэгжилж болно тийм. За тэгэхээр nani дэ Токио икимас ka Токио руу яаж явах вэ одоо юугаар явах вэ гэх юм бол nani дэ гэж хэлж болох нь тийм. Бас nande гэхээс гадна nani дэ. За тэгээ шинкансен дэ икимас гэхээр орны галт тэргээр явна гэж одоо яагаад явахаа биш яаж явахаа хэлж штэ тэ. За тэгээд ихэвчлэн японочууд бол мэдээж nani дэ л гэж хэлдэг. Одоо яаж юугаар явах ч явъя гэж асууж байгаа тохиолдолд nande гэдгийг бол ихэвчлэн яагаад гэдэг дээр хэрэгэлдэг байгаа шүү. За тэгтээ дүрмэн дээрээ бол яг nande гэж бол хэлж болно. За тэгээд мэдээж нөгөө шалгалт эднэр өгж байгаа тохиолдолд нөгөө юугаа харна штэ тэ контексттэй яг одоо дасгал номны дасгал эдэр дээр бол зураг энтер нь байдаг тийм. Тэгэхээр одоо автобусаар явах гэж байгаа зураг ч юм уу байх юм бол энэ одоо яагаад биш яаж явах вэ гэдгийг асууж байгаа юм байна гэсэн гэдгийг контекстээс бас ойлгож болох нэ. За тэгээд ярианд ч юм уу контекстээс ойлгохдох мэддэхгүй юм байвал одоо яаж гэх юм nani дэ яагаад гэдгийг nande гэж хэлвэл ойлгомжтой болох хаа. За дэ нөхцөл за өмнө нь газар байршил хийж байна те. За газар байршил цаасан нэр үгийн ард дэ нөхцөл нь үйл явдлын хаана болж бүгд тодтогно гэж байна. За тэгэхээр монгол хэлний дэ хаас нөхцлүүдтэй утга дүүнэ гэж байна те. За жишээ нь эки дэ шинбун о каймас. За эки гэдэг маань метроны буудлын те. За тэгэхээр метроны буудлаас сонио авдаг гэж байна те. За энэ сонио худалдаж авах үйлдэл маань хаана болж байгааг энэ дэ нөхцлөөр илэрхийлж болох нь тий. Урд нь тэгээ газар байршлынхаа нэр үгийг оруулаад тэнд тэгсэн, тэнгсэн, тэндээс авсан, эндээс авсан гэх юм бол дэ нөхцлийг бас ашиглаж болох нэ. За жишээ нь рэй шашин о торимас нива гэж юм тий. За доко дэ шашин о торимас ka? За хаана зураг авах вэ гэсэн чинь нива дэ торимас. Нива гэдэг нь одоо юм жижигхэн цэцэрлэг гэх юм уу. За ичиман皆さんに会います。
За, докоде мирасан ни аимасу ка? Эки де аимасу. За, тэр мирасантай уулзах үйлдэл маань хаана болох вэ гэхээр эки дээр болох нь нэ. Тэгэхээр эки де аимасу. За, будал дээр уулзнаа. За, тэгээ энэ нөгөөнийг мирасан то аимасу гэж монгол хэлээр хэлдэг гэдэг. Яа тэгэхээр тэрнтэй энэтэй уулзна гэд. Японы хэлэнд болохоор яг энэ аимасу гэдэг үйл үг маань өөрөө ни нөхцөлийг авдаг байгаа. Тийм болохоор заавал мирасан ни аимасу гэж хэлээд байгаа шүү. За, 2番 昼ご飯を食べます。За, どこで昼ご飯を食べますか？会社の食堂で食べます。За, хаана өдрийн хоолоо идэх вэ? Компани хоолны газар өдрийн хоолоо иднэ гэж байна те. За, 3番 牛乳を買いました。За, どこで牛乳を買いましたか? За, хаанаас сүү авсан бэ гэсэн чинь суперで買いました. За, тэгэхээр супермаркетаас авсан. Өөрөөр хэлбэл тэр үйлдэл маань сүү худалдаж авах үйлдэл маань одоо супермаркет дээр болжээ. Тэр супаде гэж хэлнэ. За, мэдээж бас супа кара каймашта гэж хэлсэн ч болно. Супермаркетаас авсан гэж. За, 4番 日本語を勉強しました。За, どこで日本語を勉強しましたか? За, хаана япон хэлийг сурсан бэ гэсэн чинь дайгаккуで勉強しました. Тэгэхээр сургууль дээр Японд сурсан байна те. Их сургууль дээр. Дай гэдэг чи их сургууль шүү дээ те. Энэ том гэдэг ханц. Их сургууль дээр Японд сурсан байх нэ. За, энэ дасгалын хариултууд нь байна. Шалгаарай. Заримдаа би бас буруу хэлсэн байдаг шүү. Тэрийг анзаарахгүй яваад өгсөн байдаг. За, масенка болон машо гэж байна те. За, үйл үгийн араас масенка одоо төгсгөлтэй масенка төгсгөл аваад энэ хэлбэрийг хэлдгээр ямар нэгэн зүйл хийхийг хүсэх болон урихад хэрэглэнэ гэж. За, жишээ нь Токио икимасенка? Хам Токио явах уу, явахгүй бэ, явахгүй мүү гэж асуух юм бол тэгж асууж болох нэ. Икимасенка. Энэ одоо маш илдгээр нөгөө хүндээ бас татгалзах боломжийг олгоод нөгөө хүнийхэн одоо юг боломж бололцоог их харгалзаж үзэж асууж байгаа гэсэн үг хань те. За, үлэг машо төсвөлтөө байх юм бол ямар нэг зүйл хийхийг урайлан дуудах болон урихад ашиглана гэж байна те. За, мөн түвшлийн урилгыг хүлээн авах саналныг бугайл хэрэглээд ашиглаж болно. За, санийдээ ишөөний Токио икимасенка гэсэн чинь хам Токио явах уу гэсэн чинь икимашо тэгээ явцгаая гэдэг энэ урилгыг хүлээн авч штэ те. За, тэгээд Токио икимашо гэд зүгээр асууж болно те. Урайлан дуудаж Токио явцгаая, хам Токио явцгаая. Найзууд бол жишээ хэвчлэн явцгаая гэх юм бол икимашо гэж хэлдэг те. За, 一緒に京都行きませんか? За,京都явахгүй юу? Явахгүй бэ гэсэн чинь行きましょう. Тэгээ явцгаая гэж байна те. За, өдрийн хоол юм шиг байна те. 12 цаг тэгэхээр 一緒に昼ご飯を食べませんか? 食べましょう. Тэгээ эцгээе. За, хамт кофе уух уу гэж урих юм бол 一緒にコーヒーを飲みませんか? Хамт кофе уухгүй бэ гэсэн чинь飲みましょう. Тэгээ ууцгаая гэж байна те. За, энэ кино үзэж юм шүү те. 一緒に映画を見ませんか? За, хамт кино үзэх үү гэж урьж ин те кино. За, тэг үзэх юм бол見ましょう. Үзцгээе. За, теннис тоглох уу гэж урих та. 一緒にテニスをしませんか? За,しましょうгэж хариулж болох нь те. Тэгээ тоглолцгоё. За, энэ бас муу хариулт нь байна. За, өнөөдрийн ханзыг үзээд. За, нүдний ханзаа те. За, мими чих. Мими гэдэг нь чих гэсэн. За, кучи ам. За, амны ханзаа тэ гар. За, тэ гэдэг манаас гар гэсэн. Аши хөл. За, тэгээд нөгөө саяны энэ нүднийхээ ханзыг ашиглаад энэ дээр нүдний ханзаа тэгээд доор нь ингээд хоёр нэмэлт зураас ороод ирэхээр мимас гэдэг ханз буюу үзэг харах гэсэн ханзаа те. Тэгээд үзэхэд чинь нүд оролцдог болохоор ханзанаас ингээд нүдний ханз орсон байна. За, тэгэхээр үзэг харах гэдэг ханз маань байна. За, ингээд 6 дахь хичээлээ дуусгалаа. Дараа хичээл хүртэл баяр таа.